Зөвлөмж 13. Тунгалаг санхүүгийн тайлан. Та санхүүгийн тайлангаа анхнаас нь тунгалаг байлга. Таны бизнесийн санхүү саарал байвал нэг л өдөр та ч өөрөө ойлгохоо болно. Үүнийг бодит байдалд бүтчихгүй, амьдрал ойлгохгүй буюу тэнгэр төрсөн зөвлөгөө гэж бодож байна уу? Тэгвэл яагаад ийм зөвлөгөө өгч байна вэ? Яагаад гэвэл таны бизнес ирээдүйд өсөж томорно, ахиж дэвжинэ гэж итгэж байгаа учраас. Та өнөөдөртөө ингэж явж байгаад дараа сайхан болохоро гэж бодож байж магадгүй. Тэгвэл өнөөдөр санхүүдэд хандаж буй буруу замбраагүй үйлдэлүүд компанийн хувьд зан үйл болж тогтно. Үйл ажиллагаа томорхон хэрээр энэ асуудал жинхэнэ толгойн өвчин болж хувирна. Амжилтанд хүрсэн том компани эзэсээс та хэрхэн энэ амжилтанд хүрсэн бэ гэж асуухад санхүүгээ маш сайн зэгцэлсэн учраас, анхнаасаа санхүү дээрээ маш сайн сахилга бодтой ажилласан учраас банкны нүдээр харахад итгэж болох компани болох ёстой юм билээ. Бид маш нягт нямбай бүх үйл ажиллагаагаа нэг хүн шиг зангидж байсан гэж хариулдаг юм. Тэд ердөөсөө манай энэ санаа бусдын бодоогүй санаа байсан, манай энэ үйлчилгээ тасархаа борлуулалт хийсэн гэх мэт хариултыг барагтай хэлдэггүй юм шүү. Тэгэхээр та санхүүгээ үнэн зөв ил тоодод нягт нямбай байлгаснаар хамгийн түрүүнд танд хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчид болон банк санхүүгийн байгууллагууд итгэж эхэлнэ. Тэд итгэж эхэлвэл хамгийн эхний сэдвт заасан бизнесээ томруулахын тулд хангалттай хэмжээний мөнгө гэдэг зүйлийг та харж мэдэрч ашиглаж эхэлнэ. Хэрв та хангалттай хэмжээний мөнгөтэй бол хангалттай хэмжээний ашиг олж бизнесээ улам өргөжүүлэн томруулна. Хэрв та ингэж чадахгүй бол суурин дээрээ хий эргээд байгаа дугуй шиг та явчихмаар, гүйцчихмээр, хөдөлчихмөр байвч хөдөлж чадахгүй. Иймээс танд байгаа хоёр сонголт бол санхүүгээ маш сахилга баттай, эмх цэгцтэй, ил тод байлгаж хөрөнгө оруулагч түншүүдийн итгэлийг татаж санхүүжилт авах. Улмаар мөнгөний дутагдalgүйгээр бизнесээ томруулах. Санхүүгээ маш сахилга баттай, эмх цэгцтэй ил тод болгож ажилтнууд бүгд нэгэн зэрэг ашиг орлого, бэлэн мөнгө, санхүүгийн сахилга бат гэсэн сэтгэлгээгээр ажиллаж мөнгөний урсгалаа урдсгаж ашигаа нэмэгдүүлнэ. Улмаар бий болгож хоримтлуулсан ашигаараа бизнесээ томруулах. Анхнаас нь санхүүгээ ил тод зөв тайлгнадаг, ямар нэгэн нууж хаасан зүйлгүй, баримт нотлохоо байхгүй, орлого зардалгүй болго гэж зөвлөж буйн учир юу вэ гэвэл ирээдүйн зөрчлийг бүү бий болго. Компани хувь эзэмшигчид бизнесийн ихэнх үед тэр бүр анхаарал тавьдаггүй. Маш зөөн компани хувь нийлүүлэгчид бүгдээрээ бизнестэй анхаарч хөлс хүчээ туслуулан бүх хүчээ дайшлан хамтдаа ажилладаг. Дийлэнх нь хэн нэгнийг чи энэ бизнесээ хариуцаарай гэд орхидог. Анхны хөрөнгө оруулалтанд мөнгө өгсөн бол хизээ нэгэн цагт бий болох ашигыг хүлээгээд орхидог гэж болно. Эсвэл санхүүжилтийн өгч хэрэгтэй гэсэн бүхнээр дэмжиж ажлыг нь та бүгд маань хийгээд орхидог. Тэгвэл та эдгээр бусад хувь нийлүүлэгч хамтрагчдаа ил тод санхүүтэй компанитай байх гэдэг нь тэр хэрээрээ тэдний итгэлийг олж урт хугацааны харилцаа сайн үргэлжлэнэ. Хэрв тэгж чадахгүй бол ямар ч тохиолдолд харыг дагуулж байдаг. Би ингэж мөнгө төгрөгөө орууллаа гэд нэмэр байна уу? Ер нь зорилгынхоо төлөө явахгүй байгаа юм биш үү? Энэ зардал мөнгө хаашаа урсаад байна гэх мэт бодол тэдний сэтгэлд тээгдээд явдаг. Улмаар ирээдүйд ямар ба нэгэн тохиромжгүй асуудал гарах, эсвэл компани их томорхын цагт хувь нийлүүлэгчдийн хоорондох зөрчил, байгууллага доторх дотоод хямрал бий болдог. Ирээдүйд томорно гэдэгтээ одоо л бэлд. Та зөвхөн өөрөө мэддэг байсан зүйл танай компани 10 хүнтэй, 20 хүнтэй, 50 хүнтэй, түүнээс дээш хүнтэй болоод ирвэл яах вэ? Компани томроод ирэхээр ажилж буй хүмүүсийн гарт орж тэдний хэрхэн зүтгэх хичээл зүтгэлээс хамаардаг. Анхнаасаа санхүүгээ цэгцлээгүй замбраагүй эхэлсэн бизнесийн удирдагчид бизнесээ өөр хүмүүст даалгаж чаддаггүй. Одоохон зэгсэлж байхгүй бол миний энийг ойлгохгүй, эсвэл би өөрөө байж л учрыг олно гэд яваад байдаг. Тэгвэл та нэг өдөр өвдвөл яах вэ? Эхний жилүүдэд танд анзаарагдахгүй, өлхөн хийдэг байсан ажил компани томроод ирэхээр та дийлхэ болно. Ямар ч компанид нэг ажилтан насаараа ажиллах нь ховор. Ямар ч тохиолдолд компани ажил хүнд амждаг учраас хүмүүс солигдох үеийн эрсдлийг ч гэсэн бодох хэрэгтэй. Та санхүүгээ нэг хүнээс хамааралтай болгож огт болохгүй. Хэрв та санхүүгээ саарл, тодорхойгүй хоёр янзын тайлан бүртгэлтэй бичиг сааснуудтай нь зөвхөн та харж ойлгодог, магадгүй нууж хаасан зүйлтэй тэр нь хэвээр үргэлжилвэл дараа нь өөрөө ч санахаа болно. Компаниуд санхүүдээр програм хангамжтай болдог гол шалтгаан нь нэгдүгээрт тэр болгоныг санаж байх ой тогтоол хэрэгтэй үед нь цаасан мэдээллээс хайгаад олох чадамжгүй учраас гэж хэлж болох юм. Тэгэхээр та анхнаасаа санхүүгийн мэдээллийг ганцаараа өмчилж, ганцаараа бүх учрыг нь олох гэж оролдох хэрэггүй.
Энэ сургалтын бүх зөвлөмжийг сайн дагаарай. Ирээдүйн хууль эрх зүйн эрсдлээс сэргийл. Эхний жилүүдэд татварын хяналт шалгалт зэрэг төдийлөн орохгүй байх. Дараа нь зөв болгоё гэж бодож болохгүй. Учир нь хяналт шалгалтын үйл ажиллагаа зөвхөн тухайн жилээ хамардаггүй. Нөгөө талаасаа одоо төр засгийн үйлчилгээ тайлан мэдээ хүлээн авах хянах үйл ажиллагаанд дижитал шилжилтэнд анхаарч хяналт шалгалтыг улам сайжруулж мэдээллийн технологийн дэд бүтцийг бий болгоод байгаа. Ийм үед бизнесүүд татвараас бултна, зохицуулна гэж бодох боломжгүй болсон та бүхэн баримтын системээс харж байгаа байх. Ийм үед бизнесүүд татвараас бултна, зохицуулна гэж бодох боломжгүй болсон та бүхэн баримтын системээс л харж байгаа байх. За ингээд санхүүгийн тайлагналдаа анхнаас нь сайн анхаарч ил тод тунгалаг байхын ач холбогдлыг та бүхэнд зөвлөлөө. Дараагийн сэдвээс та тайлагналд анхаарах ёстой бусад асуудлыг үзээрэй.